Нэрэ багшаа. Дуулааны тухай дуу байт юм болов уу? Дуулааны тухай юу? За. Бэд штэ. Нөгөө нэг дээр өсрөн. Тэм дөө. Та нар мэдгүй дуулааны тухай дуу? Мэдэн. Үгүй мэддэм үү? Тэгвэл бүгдээрээ ерөөсөө дуулааны тухай дуугаа бүгдүүдээ заагаад өгч ил. Тэгээ. Бас өөртөө сурайдгүй. Тэгээ. Дэрсэн хэрсэн бэлдэн туулай. Дэрсэн хэрсэн бэлдэн туулай. Дэрэгдээс босоод дэгдэн хараалаа. Дэрэгдээс босоод дэгдэн хараалаа. Дээр өсрэн. Дээр өсрэн. Дэлдэн туулай дэнж дээгүүр. Дэлдэн туулай дэнж дээгүүр. Даваад явчихлаа. Бүлтгэр нүдтэй. Дэлдэн чихтэй. Бүжин туулай. Ёстой хөөрхөн дөө. Дээр өсрэн. Дэлдэн туулай дэнж дээгүүр. Даваад явчихлаа. Тоглох юмсан гээд бодоод явдаг. Томоотой жалаас айгаад яанда. Дээр өсрэн. Дэлдэн туулай дэнж дээгүүр. Даваад явчихлаа. Нэрээ туулай гэснээс та туулайг харж ирсэн мэт. Туулай ямар амт байдаг лээ? Дэлдэн чихтэй байдаг тийм. Нөгөө манай дайран дээр амьдарсан байхгүй юу? Нөгөө дайран ногоон болоод тэгээд өвгөл цагаан болчихсон ш. Нөгөө дайран нөгөө парк яваад тэгтэн амар нөгөө амар талцтай Тоос уу? Тийм үү? Тоос ч угаасаа олон тал. Юутай өдөртэй байдаг ш гоё тийм. Туулай гэснээс би тэрийг авдаг хоёрыг хардаг. Бид нэр 2 удаа туулаа харж ирсэн. тийм үү? Би тийм харж ирсэн. нэг удаа цэцэрлэг хүрээлэнд харж ирсэн. Туулайныхаа дууг сайн сураарай. Баяртай хүүхдүүдээ. Баярлалаа.
өдрийн цагт нэгэн тулаа нуурын хөвөн дээр нуруу тэнгэр зогсож байтал гинэт шал гих чимээ сонсогдоод туулаа айсандаа зүгтаасаар л байлаа. Гэтэл үнэхтэй тарав. Үнэг. Туулаа чи хайшаа айн зүгтэн вэ гэхэд туулаа зөөлөн төгч чадсан. Би шалаас зүгтэж байна гэд цутгаа авчихв. Үнэг араас нь харснаа. Шалаа шал гээд бас л цутгаа авчихв. Явсаар л байлаа. Гүрэн амьтдад хараад гүрэн амьтад танд хоёр хайнаас цутааж явна гэхэд нөгөө хоёр чинь битүү шалнаас цутааж байна гэд зүгтаасаар л байлаа. Нэг битгэд ан гөрөө хараадан амьтдыг дагуулсаар сүргээрээ цутааж байтал гинэ дарслан гарч ирснэ. Та нар юунаас би тэр амьтны чинь дарж өгье гэжээ. Амьтад олноор бид нар шалнаас цутааж байна. Тийм ээ бид нар шалнаас цутааж байна гэд аслан дэлв. Аслан ирсэн замыг харснаа. Шалаа тэр чал гэдэг чи юм чи хайна вэ гэхэд амьтад би үүнээс сонссон. Би тэрнээс сонсон гэсээр эцэстэн тулаа дээр очлоо. Тулаа би тэндээс сонсон гэд бүх сүрэг амьтдыг дагуулад нуурын хөвлөө очлоо. Би эндээс сонсон гэхэд энд шал гэх чимээ дахиж сонсогдлоо. Тэр би та нар гэлээ эзтэй гэхэд туулаа цухтагаа авчлаа. Бусад амьтад араатныхаа арслантай байсан тул хинэнч цухтааж авсангүй. Араатныхаа арсланаас энэ нуурын хүүний тэр модноос жимс унаад шал гих чимээ гаргасан юм биш үү гэхэд бусад амьтад аймгаа бяцхан тулаа боловсон жимстэй цочлондоо мэрэгэн хүү өөрөө шинжиж мэдэн үе балаа тэнгүүд үг дагаж явъя. Өтөлсөн хөгшин нохой хий дэмий хуцахад өөр бусад нохтууд учиргүй гүйлдэв. Эрдний сан субашид айлцсан ийм нэгэн түүх бий билээ. Сайн байцгаана уу? Өнөөдөрт манай зочноор хөөрхөн бяцхан хүүхд ирсэн байна. Хэн блэ? Наран. Намайг Бөөрө гэдэг. Намайг Мөөрө гэдэг. Намайг Мараад гэдэг. Нараа чи хэддүгээр сургуулийн хэддүгээр ангид орсон юм? Битгэл гээ бүлгийн сургуульд. Тэгээд хоёр битгэл гээ бүлгийн сургуульд орсон. Тэгээд би нэг ангид төгсөө. Тэгээд нэг ангид төгсөөгүй. Тэгээд аав жир маань намайг нэг ангид оруулаад тэгээд бид тэр ангийнхаа төгслийг хийгээд тэгээд дүүгтэйгээ хамт нэг ангид ороод тэгээд 9 сарын 1-нд аяны шувуу буцахаар алтан навч хийсгээр тэгэж яваад тэгээд ээжтэй хүмүүсд аавыгаа дагаад тэгээд эрдэм сухаар яваад тэгээд 1-р ангид ороод тэгээд би дараа 1-р ангид төгснөхийн дараа 2-р ангид ороод тэгээд 2-р ангид төгснөхийн дараа 3-р ангид орно. Тийм үү. Тэгээд чи энэ жил 20-р ангид орох юм уу? Үгүй. Энэ жил би 1-р ангид орно. За чамд дуу байгаа юу? Бага. Хөөе чи дуу мэдхүү? Мэднэ. Тэгвэл дуугаа дуулаад өг. Уулын эрэг дуурайсан улаан өнгийн цэцгэстэй ундаж борооноорсоор улам өндөр урганда синкэр дэлхийн хөлсөндөө цэцэг болж ургасан би сэлэн бүвэн дуунда хүн болж таньсан зоо ээж аавын харанда илгэж надан өсөр эх нарны цацрагта дэлбэн авчаа дэлгэх шиг эрдний өргөө цэцэлхээтэй энэ дэлхийн цэцгэс урганда. Яасан гоё дуулт юм бэ? Тэгвэл чи шүлэг мэдхүү? Мэднэ. Тэгвэл шүлгээ уншиж өгч. Уурга сүлээ хөдөлгөө дэгийг хөхөд хөөрхөө галын эрэг давхаа тоглож байх нь хөөрхөө хилээ бултгнуулж байгаад хужир долоог нь хөөрхөө. Вау. Чи энэ шүлгийг одоо хаанаас сурсан? Анги дээр. Төгссөн анги дээр. Цэцэрлэгтэй гэсэн үг үү? Цэцэрлэгт юу нь гоё үдээ? Том болох хоол идэх. Тэгээд бас дуудуулах.
тэр доошо хамгийн доошоо нь хөгжин бүжгийн заалт байдаг. Тэнд бид нэр дуу сураад тэгээд би тэнд олон дуу мэднэ. Нана. Чи хоолоо сайн иддэг үү? Тийм ээ. Гэртээ би ээжээгээ хийж өгсөн хоолыг 2 удаа идсэн. Тийм үү, яагаад? Өсөд тэгээд илцсэн. Өсөд шууд хоол идсэн юм уу? 2 удаа юу? Гэхдээ хоол идэхээр ч том болт нь штэ. Тийм ээ. Хүнс ногоо идээд тэгээд луун идээд нүдний хараа сайн болно, хурдан болно. Тэгээд луун идээд хурдан болоод нүдний хараа сайн болсон. Луу идэхээр хурдан болдг юм уу? Хурдан гүдэг юм уу? Туулаач өсөлгөр аим хурдан байдаг штэ. Тий. Тэр шиг адилхан та туудаа харж байсан уу? Туулаа гэдэг чи ямар амьтан байдаг вүлээ? Урт шигтэй, дэлгэн чигтэй, хөлн аим том. Харж исэн юм бэ? Өндөр өсрээд идэг үү? Би ч гэсэн харж байсан байна. Би ч гэсэн жижиг харсан, томыг харсан. Нара. Тэгвэл бит хоёр луу идэж болох уу? Болон. Тэгтээ та хоёр өвс идэхгүй болохгүй шүү дээ. Тий, өвс ч иддэг л дээ. Өөр бас тэгвэл өөр юу идэхээр бас яадаг гинэ нүдний хараа сайд. Та юм уу ч олон. Та юу гэдгийг би тайлхөө. Юу? Сүү. Тий, бит хоёр ч сүүнд дуртай л да. Чи сүүдэг үү? Тийм ээ. Манай бөөрөө бүр амар их иддэг шүү. Тийм үү? Тий. Би нөгөө хурдан та болох гээд иддэг. Ухаангүй иддэг ах та. Тий, зөндөө иддэг. Нара. За. Чамд их тоглоом байдгүй. Тийм ээ. Ямар тоглоом? Робот, машин, тэгээ бас уралдааны машин, тэгээ бас амьтантай тоглоом, тэгээ дүүд маань нөхөртэй тоглоом байдаг. Нөхөртэй тоглоом уу? Нөхөртэй тоглоом гэж ямар тоглоом байдгийг? Машин хийсэн. Дүү маань тэрийг өмнө аавч хоёроор авуулсан. Дүүд нөхрээр тоглодог юм биш тий өө. Тэгвэл чи дүүгээ харангаа гэрээ цэвэрлэв үү? Би өмнө би тавтаа би ээжтэй туслаад, имээдээ туслаад тэгээд хогоо шүрдээд, гэрээ цэвэрлээд, тэгээд тоос ороод 6 настай байхдаа би тоос харсан л доо нэг л удаа. Тэгээд ээж хогийн хаяад харин би харин ээжид харин туслаад ингээд хогоо шүрдсэн, шалаа арчсан, тэгээ бас гэрээ цэвэрлсэн, тэгээд бас тоосоо торуулсан. За. Нара. За. Чи тэгвэл өөрөө тоосоос орж юм уу? Тий. Өөрөө яаж ордгийг? Ээж маань асааж өгөө тэгээ бис орчдөг. Асаадгаа? Юу асаадгийг? Чи амаараас орчдөг юм уу? Хамраараас орчдөг юм уу? Окей. Машин сорогчоор. Таас сорогчоор. Тэгээд нэг шил байдаг байхгүй юу? За. Шил аяг байдаг штэ. За. Таир момноос ингээ хүмүүс ингээ сүү гаргадаг штэ. За. Тэгээд зарим хүмүүс малчид байгаа штэ. За. Амтны чидэдэг байхгүй юу? За. Та шиг гөхөр буух тэгээ бас илжиг тэгээ бас морц хийжээдэг. Тэгтээ бит хоёроос сүү гарахгүй штэ. Одоо бит хоёр жоох юм чин. Би намайг том болохоор надаас сүү гарна. Надаас сүү гардаг. Өөрөөс л гарахгүй. Тийм ээ. Яг тэгэж хэлсэн байхгүй юу? Тэгвэл би нөгөө буруу ойлгочихгүй юу? Чи өөрөөс 5 хашуумаа сайн мэдгүй. Юу юм ямар амтан байдгийг мэдгүй. За тэгвэл эхнээс нь ярьж. Мор. Өхөр. Ботго. За. Тийм ээ. Өөр. Хонийг мэдгүй чи? Мэднэ. Бас ямаа. 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 Ямаа хоёр нь аль нь нэвэрдээ аль нь нэврэггүй би мэддэггүй. Хонин нэвэргүй. Гэхдээ зарим хонинд ивэр бэдий. Ямаанд болохоор ивэр бэдэг байхгүй юу? Харин жоохон ямаад ивэрээдгүй. Байхгүй штэ. Тий. Бид хоёртой адилхан жижигхан байхгүй. Тэгтээ чи намайг хардаа. Би ивэртэй гац тий. Аха. Миний ивэр ургаж байгаа штт.
Миний ивэр ч гэсэн ургаад бүр захтнаад байгаа. Бид хоёрын ивэр затнахаар бид хоёр ингээд мөргөдөн шүү дээ. Ингээд. Яа. Ингээд мөргөлддөг байхгүй юу? Гэхдээ бөөрө намайг хаяад амар мөргөөд идэв шүү. Тийм үү? Чи ер нь найзтайгаа мууддаг уу? Хаяа муу найзтайгаа нууддаг, сайн найзтайгаа нууддаггүй. Анараа чи тэгвэл хэдэн найзтай вэ? Маргад Бихтүр Гаужин бас Нандунга бас ишиг тэгээд ихэн бэлэг ихэн баяра тэгээд бас чи ямар ч байсан зөндөө хол найзуудтай мэн те. Харин Хөөе, тэгвэл бид хоёрыг ч гэсэн найзаагаа болгоорой заа юу. Маргад бид гурыг Тэгвэл чи дахиад шинэ 3 найзтай боллоо шүү дээ. Нараа. За чи олон дуу шүлэг мэдэн тий? Сая руу бид гуравт хоёрын ярьж өгсөн чи одоо хэдийн яриад өгөөч. За эхлэе дуунаас нь. Би ч дуунд дуртай шүү. яа яг дуугаа иглэх гэж ахчих. Орох сүүлээ хөдөлгөөд ихгээ хөхөн хөөргө голлирэг дайхад тоглож яахан хөөргө ишигмэ хэлээ бултгнууж байгаа хучид долоон хөөргө хинэж үгүй хийдэ хэлж байгаа хөөргө голлирэг дайхад тоглож яахан хөөргө Мартцсан уу? ийм лээд. Тэгвэл чи одоо шүлэг мэдгүй. Шүлэг үү мэдэн ш. Тэгвэл шүлгээ уншаад өг. Тэр амар амархан. За. Уулын эрэг ургасан улаа өнгийн цэцгэстэй ундаж борон доорсон улам өндөр урганда Синхрон дэлхийн хөлсөнтэй цэцэг болж ургасан би сэлэн бүвэн дуунд хүм болж танилсан доо. Төрсөн дөө. За тэгвэл дахиад шүлэг мэдгүй. дахиад нэг шүлэг уншаад өгөөч. Яста гоё юм аа. Сонсоод л амар гоё юм. Юу? Дахиад нэг шүлэг уншаад өгөө. Сонсоод л амар гоё байна гэж юм. Яа энэ зүчлээ. Инээд хүрчлээ. Аха. Манай бөөрө жоохон сахилгагүй дээрээс нь жоохон инээдтэй. Хөөе, чи ч гэсэн над чиг сахилгагууддаг уу? Баг жоохон. Яг зөв. Тэгээд ааж маань ээж манад ингэж хэлсэн. Миний тоглоом авах цаг өнгөрцөн ганцхан хоол ундих ирэх цаг ирсэн гэдээсэн. Хоол унд хийх цаг ирсэн. Уг хоол унд идэх цаг ирсэн гэдэг. Яг зөв. Яагаад гэвэл наа чи нөгөө нэг том 6 настай одоо сургуульд орох гэж байгаа болохоор ээж ч нэгж хэлсэн баха. Тийм ээ. Би угаасаа мэдчихэж байгаа. Ямар мундаг юм бэ? За. Тэгвэл бат. Чи дахиад нэг шүлэг уншаад өгчгөлдөө тгүү. Харин тийм ээ Дууж ирсэн болно. За тэгье. За. Сая тэгсэн шүлгээ унших уу эсвэл өөр шүлэг уншчих уу? Өөрийг шинийг За яг сая нэг 5 хоорхонгээ дуудаг байхгүй юу? За. Тэрийгээ дуулж тэрнийгээ шүлгээ уншчих уу? Тэг. Өөрөг сүүлээ хөдөлгөөд игийгээ хөхөнхөөр ийм байдаг штеп. Аавшаа би жолоо бариад алсын замд гаранд ахшаа би дүлгүүр бар араа мотороо засаал цэлмэнд дууга эргүүл хойд толбодыг даванда дураараа машинаа асаагаад өвөө мэдрөө очин доо. Вау. Чи тэгээд машин унж чаддаг юм уу? Тийм ээ. Тэгтээ би сураагүй. Сураагүй юу? Чи бүр том болоод бүр мундаг машин барих хаа тий. Тэгээд би
чамаагаас том болоод хурдан болох хаа гэж бодож байна. Нараа чи юу н том болоод ямар мэрэгчлэлтэй болъё гэж бодож байна? Чамд мөрөөдөл байгаа юу? Мөрөөдөл байдаг. Ямар? Хурдан гүөх юмсаа. Гэхдээ би жоохон удаан өгдөг. Жоохон. Чи тэгвэл өдөр болгон гоё гүгээд ах юм бол мундаг хурдангуудыг тамирчин болох юм биш үү? Та бас хурдан гүгээд авах юм бол яг над шиг адилхан хурдан болох хаа. Би тэгэж итгэлтэй хаа. Бүрээ сонсож гин үү? Харин сонслоо. Чи итгэлтэй байна уу? Ааха. Баярлаа. Зүгээрээ. За гоё доо. Одооноос би сайн гүйж сайн бэлтнэ өөрийгөө. Тэгтээ та хоёр дөрөв хүлтэй штэ. Тий. Тэгээд та хоёр ингэж явах хэрэгтэй хаа. Амар хурдан явж байгаа юм шиг маргиж идэх үү? Мариг мэдэн штэ. Тэр чи амар ухтуултай штэ. Тий. Үхэр амар морос илүү ингээд жижиг хүлтэй штэ. Тий. Тэгээд та хоёр морь шиг нохоо шиг тийм адилхан хурдан гүйж чадах байхаа. Чадна. Бид хоёр хичээвэл чадах байхаа. Тэгвэл бид хоёр жоохон том болохоор амар хурдангуудыг болох байхаа тий. Та хоёр нэг махч амтан мэдэх үү? Хурдан явдаг. Ямар Бид хоёр чонл гэж мэднэ. Үгүй тийм биш. Цагаар ирс. Ирвэсээ. Аха. Тэгсэндээ хурдан юм уу? Их хурдан. би ирвэс Аа? би ирвэс ярихаар амар айгаад идэм аа. Нөгөө ирвэс бид хоёрыг идчих болов гээд айгаад идэг байхгүй юу? Тэгвэл та битээ. Та хоёр чинь том болоод дасгал хийгээд авах юм бол мундаг хүчтэй болно. Тэр цаахан ерөөс та хоёрын толгойг эргүүлж чадахгүй. Тийм үү? Цаахан ерөөс тийм санаа байдаг байхгүй юу? Байдгүй. За ойлголоо. Тэгвэл одооноос хоолоос айдах хэрэгтэй юм байна да тий бөрөө. Та хоёрын толгойг чи эргүүлээд авал та хоёр нүрээ ийм урд хараад тэгээд шууд замын ингээ хаацсан биш зөө. За. Тэгвэл цаахан ерөөс чи ингээд авч байгаа шууд ингээд толгойг мөргүүлээд тэгээд еврээрээ мөргөөд тэгээд ингээд дэшээ ингээд тэр цаахаар еврээс та хоёр айхаа болчихно. За. Нараа чи тэр ирвэстэй таарч исэн үү? Google-тэй утсан дээр та үзчихсэн. Тэгтээ жинхэнэ бодит амьдралдаа бол нэг ч удаа таарж авахгүй. Бид хоёр ч бас бодит амьдрал дээр таарж байгаагүй гэлтэй. Гэтэл айгаад идэг юм уу? Нэрийг сонсохоор би өстэй зөндөө айдаг. Та хоёр чан гэж мэдэн штэ. Мэдэн. Тэр чинь ямаа иддэг байхгүй юу? Бид хоёрыг Шүн болохоор ингээд амттыг ингээд иддэг байхгүй юу? За. Харин тэгээд дараа нь уйлахнаас тэ авуу гэдэг байхгүй юу? Тий. Тэгээд та хоёрыг ингээ унтж яхад чинь барих юм бол та хоёр та ийм том чихтэй шүү дээ. Тий. Тэгээд тэрийг сонсч чадах уу? Чадахгүй байгаа. Тэгээд бид хоёр заримдаа бүр нам унтцсан байдэн шүү. та хоёр унтахгүй өдөртөө унтахгүй чадах уу? Чадна. Тэгвэл та нойргүй он чадах уу? Чадна. Тэгвэл нойргүй оноод тэр чантай та хоёр өсөлдөж болно шүү. Ингээд аль чи ингээд еврей ингээд хурц үзүүлж чадах уу? Чадна. Тэгвэл чи мод мөргөж чадах уу? Чадна. Тэгвэл чи холоос ол ирж байгаа амттыг мөргөж чадах уу? Ингээд үү? Үгүй ээ, саадлыг нэрлэж байна. Гүг. Би бас ингэж мөргөж чадна штэ. Ингээд Тэгвэл та хоёр Би бол чи чадахгүй гэж үү? тийм би мөргөхтөө жоох юм уу? Дуурал их сайн чаддгийн. Үгүй чи том болохоор шадах байхаа. Та гур их гоё юм ярьлаа да. Тэгэхээр одоохондоо манай нэвтрүүлгийн цаг дуусгаад байгаа болохоор хэдүүлээ дуусах уу? Тэги. За. Нараа. Чи тэгвэл хоолоо сайдээд ээж аавынхаа үгэнд сайн ороод тийм бол удахгүй нөгөө нэг хурдангуудыг тамирчин болох бах та тий. Үгүй туулаа дуу эзчээ том болоод игээ хурдан болдог байхгүй юу? За ярьсан баярлаа. Тэгээд чихэн амар дилдэм шиг та шиг яг юм сонсч чаддаг байхгүй юу? Тийм үү? Тэгтээ туулааны чих та хоёроо ийм том л доо. Тэгвэл юм ба сайн сонсдог байхаа тий. Тэгээд би нөгөөдөө хамаатны Ирмунах Инайген туслан дэдэг байсан байхгүй юу?
За. Тэгээд туулаа барих гэсэн. За. Тэгсэн чинь тэр туулаа хамаг болдоо гүйцээ. Хөөхө зугтсан бах та тий. Үгүй бид нар тэр бариад тэгээд тижээгээд дараа нь том болохоор нь гэр бүл дээр нь аваачих гад. Тэгсэн чинь буруугаар ойлгоод айгаа зугтсан юм шүү. Ааха. Тэгсэн байна. Хөөе. Нараа. Мөрөө бид хоёр зөндөө хаалан гоё юм ярилцсанд баярлаа. Зүгээрээ. Баярлаа. Чамд ч гэсэн баярлаа марга да. Дандаа гоё мундаг зочин хүүхдүүд авчирдагт баярлаа. Зүгээрээ.